буюу ёс заншлыг хэсэг байгаа. Бид Колорадо мужийн Монгол сургуулийн анги хөтөлбөрийг цувралаар та бүхэнд хүргэж байгаа билээ. Энэ удаад монгол хэлний 2 дугаар ангиа танилцуулж байна. 2025-аас 2026 оны хичээлийн жилд тус анги нийт 14 хүүхдтэйгээр хичээлж байна. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг орос англи хэлний багшаар төгсөн Отгон тэнгэр их сургуульд ажиллаж байсан туршлагатай хэлний чандах багш нарын монгол хэлийг заах арга зүй хичээл 2020-2023 онуудад хамрагдсан. 2023 онд боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан. Монгол сургуультай 6 дахь жилдээ ажиллаж байгаа мэргэжлийн туршлагатай Бям Сүрэн багш. Монгол хэлний ярих, бичиг, унших, сонсох гэсэн үндсэн агуулгыг олгох хичээл маань энэхүү сургуульчгаас явагддаг. За гарын авлага тасгалжлын ном. За энэхүү номыг бүтээх турших багт миний би ажилласан байгаа. Мөн цаашид энэ номын цуврал номнуудыг турших гол лаборатори сургууль манай сургууль сонгогдсон гэдгийг дурдахад таатай байна. Монгол хэлний 2 дугаар ангийн сурагчид маань хичээлийн нэг өдөр маш олон зүйлийг амжуулдаг. Бяцхан дүүнрэн бодвол ихэнх нь уншиж чаддаг болсон болохоор нэлээд шахуу хуваартай. Монгол Улсын боловсролын их сургууль, хүмүүнлэгийн ухааны их сургуулийг төгсөн хэвлэл мэдээллийн салбарт 10 гаруй жил ажиллаж, бага насны скаутын сурагч багшаар ажиллаж байсан туршлагатай насан жаргалагч мөн тус ангийн багшаар ажиллаж байна. За, миний хувьд 2016 онд анх том хөвгөө 2 настай байхад нь Колорадо мужийнхаа Монгол сургууль дээр авчираад тэгээд Монгол сургуультайгаа танилцж байлаа. Тэгээд тэрнээс хойш ер нь олон жил Монгол сургуулийнхаа шинжил, төгсөлтийн баяр гэх мэт арга хэмжээнүүдийг хөтлөн бас аливаа зохион байгуулсан үйл ажиллагаанууд нь дэмжин ирж оролцдог байсан. За өнгөрсөн 2025-аас 2026 оны хичээлийн жилд Монгол хэлний 2 дугаар ангийн багшаар ажилласан. Тэгээ яг ингээд арга хэмжээнд ирж оролцоод явах, дотор нь ороод ажиллах хоёр үнэхээр өөр юм байлээ. Би бүр багш нараараа маш их бахархсан. Монгол сургуулийн одоо зөвхөн хагас өдөр хичээлдэг. Гэхдээ хагас өдөр хичээлээ бэлтгэхийн тулд багш нар бусад цагуудаар маш их материал бэлддэг. Маш их ялангуяа нөгөө монгол хэлийг хоёр дахь одоо гадаад хэлтэй хүнд хоёр дахь хэлээр заах тийм сурах бичиг материал гарын авлага ер нь маш ховор баг байдгүй юм байлээ. Тийм учраас багш нар маань бүх хичээлээ өөртөө бэлддэг зураг, текстээ бүгдийг одоо багш нар маань маш мундаг Canva дээр тийм ээ Excel дээр бүх юм ингээ програм дээр бэлдээд гарын авлага материал ном бүх юм бэлдчихэд тэгээ хичээлээ заадаг юм байлээ. Тэгэхээр зөвхөн хагасаа өдөр ирээд явдаг биш ард нь багш нарын маань олон одоо өдрийн хичээл зүтгэл үр шим байдсан байлээ. Монгол хүн чаддаггүй. Тэр юу вэ? Монгол хэл. Халын газрын хамчлаар байдаг ханган тураатай баруун За монгол хэлний үндсэн чадвар олгох агуулгаас гадна шинэ мэдлэг хоёр хэсэгт бид нар Монгол орны түүх, соёл, уламжлал, ахуй соёлтой танилцуулах агуулгыг багтаасан байдаг. За энэ хичээлийн жилийн 2 дугаар үйлрэл багтсан нэг онцлог сэдв бол Монгол орноороо бахархах сар гэсэн агуулга байгаа. За энд бид нар Монгол орныхоо нэрийг өндөрт өргөж байгаа хүүхдүүд, тамирчид, мөн Монгол орныхоо бахархал болсон дэлхийн Генесийн номд бүртгэгдсэн зүйлсээс суралцахын зэрэгцээгээр хүүхдүүд хийгээд хүн бүрийн шимтэн үтсэн Physical Asia Netflix-ийн шоу нэвтрүүлгийн талаар нэг хичээл бэлдэж орсон. За энэ хичээл дээрээ бид нар шоуныхаа хэсгийг хамтдаа үзэж Монгол хүний эсрэг төвчээр оюун санаа
чадварын талаар бахархан үзсний зэрэгцээгээр бид нар Mini Physical Asia тэмцээнийг ангитай зохион байгуулсан. Бид хурд, төвчээр, хүч гэсэн 3 багт хуваагдаад гар барилдаан, олсон доогуурах, нугаралт, за мөн мод дамжуулах, буухай гүйлт зэрэг тэмцээнүүдээр өрсөлдөөд хоорондоо илүү найзлан нөхөрлөж мөн багаар ажиллахын ач тус нэгнээ дэмжихийн давуу тал зэргээс хамтдаа суралцаж хүмүүжлийн ач холбогдолтой юм хичээл болж өнгөрсөн. За ингээд бид нар энэ хүрээнд бас бахархал тамирчтайгаа танилцаж за иймэрхүү зүйлсүүдийг хийсэн байна. Би гэрээхэндээ тоглох хэрэгтэй. Би гэрээт аавтай азаатай кино үздэг. Би нохой тагаа тоглож дуртай. Баярлалаа. Би нэг тусалдаг ухаантай. Монгол сургууль дээр Монгол яг л тоглодог. Дуу дуулдаг, хүчлэг уншдаг. Хүмүүстэй уулзмал. Цагаан цаар. Наадам. Барилдаг. Чингис хаан. Их оргил. Орхон бай. 9-10 насны хүүхдүүд аливаа зүйлд хичээнгүй мэрэлттэй ханддаг. Хамаагүй төлөвшчихсэн байдаг. Үсгээ нүдэлж, уншиж бичгээс гадна Монгол дуу хөгжим, соёл зан заншил, онцгой, ертөнцийн 3 гэд маш олон зүйлийг сурагчид маань суралцсаар л явна. За манай ангид 10-аас 11 насны бие хэлцдэх үе, танин мэдхүйн идэвхтэй үе шатандаа яваа сурагчид суралцдаг. Тиймээс бид тэднийхээ хоорондоо найзлан хөгжилдөх, хэрэгцээг хангах үүднээс юм өртөөний болон тохижуулсан байдаг. Өртөөнд маань олон сайхан хүүхдийн сэтгүү хөгжүүлэх, нас төхөө онцлогт тохирсон тоглоомууд, дасгал ажлууд багтсан байдаг. За энэ хичээлийн жилийн 2 дугаар улиралд онцлог болгон танилцуулах энэ тоглоом маань унаг услах нэртэй юм онсон тоглоом байна. За энэ тоглоомыг тоглосноор хүүхдийн анхаарал төвлөрөл нэмэгдэхийн зэрэгцээгээр үеэс үед дамжин бидний тоглож ирсэн нүүдэлчин ах угаас улбаатай энэ сайхан тоглоомтой танилцах за мөн ингэснээрээ логс эртгэлгээ хөгжүүлэх боломжтой. Тэгэхээр энэ хичээлийн жилийн төгсгөлд ангийн сурагч бүр энэ тоглоомоор наадаж тоглож сурна гэдэгт багш нь итгэлтэй байна. Хүүхдүүд маань аливаа тэмдэглэлт баяруудад маш их дуртай. Ангаараа бүгдийг хамтдаа хийдэг болохоор тэр. Цагаан сарын нэрэнчид хичээлийн дараа нэгэн сурагч гэртээ хараад маш баяртайгаар сүйдээ цай гэрээхэндээ чанаж өгсөн талаар нэгэн ээж биднэрт хэлж байлаа. За 2 дугаар семестрийн хагасаас бол би одоо монгол хэлний 2, монгол хэлний 3 дугаар ангийн арай илүү нөгөө уншиж чаддаг, бичиж чаддаг, монгол суралцж чаад ирсэн хүүхдүүд ч юм уу. Тийм хүүхдүүдэд нийлүүлж аваад агсан одоо шатны бас ингээд нэмэлт хичээл орж байгаа. Хэдийгээр хүүхдүүд минь монголоор ингээд үсгээ мэддэг, үгээ мэддэг, уншиж чаддаг хэрнээ заримдаа утгыг ойлгодгоо. Тэгээд нэг ингээд сэдв уншаад тэр сэдвээ ярилцсангуудаа тест бүгэлж байгаа хэр одоо уншиж чадчихээн, хэр нөгөө уншснаа ойлгож гин, тэрийгэ буцаад ингээд зохиомжлог болгоод бичгэд хэр одоо чадвартай байна гэд. Зарим хүүхдүүд нь жишээлбэл бид ойн амьтдын хурал өндөр лөө гэтгэнгүүт багшаа яагаад энэ хурал нь өндөр болчихвч гэдэг юм уу. Тийм болохоор энэ Монгол сургууль дээр ирснээрээ зөвхөн хүүхэд унших, бичих биш тийм ээ. Маш олон сайхан чадваруудыг дээрээс нь Монгол зөөр цэцэн үгс, холбоо, үг, ертөнцийн 3 мэдлэх, хүндлэх ёс тийм ээ. Ялангуяа сард нэг удаа бид нар сарын 2 дахь 7 хоногийн хичээл дээр монгол хувцас өмсдөг. Тэнгүүд монгол хүн гэж юу юм? Монгол хүний эрхэмлэх зүйл гэж юу юм тийм ээ? Бас нэг тийм сайхан энерджлик хүүхдүүд минь мэдэж авдаг. Би чинь монгол хүн юм биш үү? Би чинь монгол хувцас өмсдөг. Монгол хүүхдүүд аавдаа тусалдаг. Монгол хүүхэд одоо ээжигээ хүндэлдэг ч юм уу. Маш олон сургаал, мэдлэг, маш олон зүйлүүдийг монгол сургууль дээр ирээд хүүхдүүд минь аваад гардаг. Тэгээд энэ бүх зүйлийн ард маань биднийг үргэж дэмжин тусалж одоо хүүхдүүдээ монгол байлгачих юмсан, монгол хэлээ сургачих юмсан гэсэн чин хүсэлтэд ээж аавд минь үргэж дэмжилж тусалж байдаг одоо багш нарын хувьд маш их баяртай байдаг. Тэрхан баруун зүнэ тойруулаад бахан наадам бүжээрээ нас цаа төвсгүй чуд наадам дэхэн дэвсэрээ нартай буцаад ус наран сарын хайтираач Бид Колорадо мужийн Монгол сургуулийн цуврал танилцуулгаараа монгол хэлний 2 дугаар ангийг танилцууллаа. Дараагийн дугаараар монгол хэлний 3 дугаар ангийг танилцуулах болно.